Зогоолж Мөнхбаатар элсэн дээрх мөр 17 дугаар хэсэг. Сумын төвийн хайлуудаас хүн сөргөлж яваа том хар дэрэг өргөн нарийн годомжуудын хамгийн хойд цагаар тойрч гадна туглын зэл бүхий банзан хашааны үдэнд ирлээ. Лавгод урд судалд өндөлзөн түүний дагалдагч хэсэг залуучууд ард нь дөнгөр дангаар ярилцсан үеийг хөгрөлдөн явна. Лавгод жолгож байгаа тохооноос нодронгаа нүдэн шилээ авч бүгдийг харснаа. Энэ хүрэн даам байх шүү. Шөнөр хөдөөнөөс ирээд энэ хавьд болгосон санагдаж байна. Ингээл ганц нэг нохой бөг шогшиж бөм хуцхаас өөр бараа чимээ алга. Машины ард том улаан бэрөө хэсэг туул дагуулж ирснэ. Газар шожигнолон шигээд дараа нь зоштол мөрөв. Лавгод судал дээрээ эргэн хараад цонхны шилээ дахин доошлуулж толгоогоо гаргах шахамж чагнавал. Лавгод судал дээрээсээ эргэн хараад цонхны шилээ дахин доошлуулж толгоогоо гаргах шахам чагнавал хашаан дотор хүүхдүүд тоглож байгаа бололтой чимээ ихтэй байлаа. Арагшаа хандан. Алуу, богоорой, дэмбрэл гэдэг шүү. Ингээд хаалга согдон нэг нь үсрэн болоо. Хашааны завсраар хүүхдүүдийг додон. Дэмбрэл гэдэг айлах аль вэ? Ингээд хүүхдүүд зэрэг шахан дугаар тэр гэж хамар хашааны айлыг заав. Зэрэглэн байрын дэлгэр боржаал хашаа руу авирснаа чанга дугаар. Тэмбэ хаа таныг хүн дуудаж байна гэж хашгирлаа. Шоохитэй дааван цамцныхаа ханцыг тогоогоо хүртэл эргүүлж доогоороо хөгөнгийн биеийн тамирын өмд өмссөн дөнхгөр нөхөр гүн харан үдэ гэлэлцүүлэн гарч ирснэ. Даам хаалга руугаа чиглэв. Буусан залуу хоошоо алхангаа тэдний даамн руу заалаа. Машин үл ялэг ухаасаар жижиг хаалганы харалтай ир зогсдол дэмбрэл өмнөөс нь гарч ирэв. Лавгод машинаасаа саймшран буугаад түүний гарыг атхан хавржааны мэд хэлэлцэв. Гүн нүдэд дээр өнөө хэдэн мөрдөгчийн нэг нь байна гэж сая танаад. Та байсан юм уу? Сайн явж ирв үү? Гэлээ. Сайн явж ирлээ. Та бүхэн сайн сууцгааж байна уу? Ажил төрлөн сайн уу? Сонин сайхан юу та байна да? Гэлээ дэмбрэл. Оо, сайн. Сонин гоо юмгүй шүү. Ингэсэн та эдэг дагаад хаашаа чамаагүй явна гэсэнтэй ялгаагүй боллоо. Үүнийг хүлээж байсан Лавгод. За, ажил гарсан да. Чи хэргийн талаар дуусна уу? Гэлээ дэмбрэл толгоогоо мажид. Харин ингээд Лавгод яриаг нь зогсоод. Хувцас өмсөд гараад ир. Ингээв. Дэмбрэл хол очиж дуулсан мэдснээ ярих ёстой байх гэж сая сэхрээд. За, би гутлаа өмсөд малгайгаа аваад л болоо. Ингэснэ эргэж бошоолов. Арын судлалд сууж явсан 300 зан залуу гой бөксөж ирэн зай гаргаж хөдөөний хөрцгөр яриг хажуудаа суулгамац машин элс цацлан хөдөлжээ. Сумаас нэгэн зайдуу гарч хүмүүс бүгд буухад дэмбрэл Лавгод хоёр машинд үлдэв. Залуучууд хаврын салхи сагинсан нарийнхан голын ирэг дээр хэвтэж суухан сууж нуруу сэрээ амрааж хүзүү толгоогоо сэрвэж хол замын булраагаа гаргав. Харин Лавгод далбар цоохор малгайгаа авч суулын араас үлгөөд эргэсгэн. За тэгээд юу дуулав да? Ингэлээ. Дэмбрэл ярих гэснээ марцсан хөгшин шиг бодоснаа. Харин дууллаа л да. Мөн хэцүү юм болжээ. Ингэлээ Лавгод. Хэрэг эхлээд илрээгүй. Сүүлд нь би илрүүлсэн. Ингэж яран хэллээ. Яагаад ч юм тэгс сайхныг сайхан нөхөр илүү хүндлэн гэдгийг мэдээд байлаа л та. Дэмбрэл. Тэгс сайхан ч мондөг мөрдөгч байлаа шүү. Залуу хүн гэхэд. Ингээд Лавгод яриаг нь зогсоогоод. Тэр хүн их алдаа хийсэн. Энд одоо ярих нь зогсгүй. Тэгээд би ажлыг өргөжлүүлсээр амжилтанд хүргэсэн. Дайдын өвчнийг амраасан л да. Ингэж тавлах мэт хэлв. Дэмбрэлийн хүн харнууд нь хүнхүр дотроо ууны гол шиг эргэлдэж байснаа. Хөөхий хөвшин дэнгэрд явсан байлээ. Баярлаж амархаал. Нэг болов гэж хөөхий зовж яваад харамсалтай өнгөрлөө дөө. Ингэж ихэд харуулсан хэлээд шүүрсалдөө. Лавгод хулган өмгөж байгаа могоо шиг алгуураар гулгуулсаар дэмбрлийг ятгаад говийн хөтчөөр дагуулan явахаар боллоо.
Дэмбэрэл лавгуудыг тоомгүй сайхан гэж тэр хүн зураа идэгсэн учраас хар гүүхээрээ харж дээгүүр давхарлах дээл цамц аяг халбаг дүнсэн тамигт шүдэнц гихчлэн өөрийн эм дэргүүд эзэмших өмчлөлөө авч машин яаран суув. Залуучууд Дэмбэрлийг хөгжөн дуу шуган чангалан ханцуулсан архинаас ганц хоёр хундаг татуулж зам зуурын хөгжөөнийг хавьдгүй бодраажээ. Дэмбэрэл дуу хадан ярьлаа. Тэрэлтэй дайди өгшний төрсөн дөө жаая гэж би шүү. Одоо ногооны талбайтай гарсан шороо боргуулн зогсоод гэлээ лагбод. Сумын ногоочд эндээс холоо ингэж асуулаа. Юун хол байдгийг баруун урагш 10 км-с хэтрэхгүй гэв. Машин тэр зүг толгой эргүүлээд хэсэг давгиж байтал жаргахнаар уулын толгойд боожээ. Өвгөн далбар малгайтай яндраа залууг харснаа ногооны талбайгаас гарч шуудуун дээр ирэв. Том хард тэрэг дотор залуучууд шуугилдан яваг харснаа яавч таатай зүйл биш гэж зөнгөөрөө таамаглаад авлаа. Албан шугамар явж байна гэх мөртлөө авцалдаагүй яриатай 40 иргэм насны эрэг жаая өгөн сайтар харснаа. Тийм ээ, жаагуурал гэдэг хүн би. Ингээд хэлэх үгийг нь хүлээв лагвад. Ах минь хийг явдал нэг тийм боллоо. Хуулийн дор хөмбөр учрна. Харин хөөрхий дөрвөн хүүхдийг том хүний хайранд буулсан л да бид. Манай бүтээл зэгийг сайн залуу байгаа юм гэлээ өвгөн толгой сэгсрээд. Ярих юм алга дөөмөн. Эртэд ирээд надтай уулзаад явсан мөрдөгчл чи биш байна. Та нар ирэх бүрд гай завлан торхирдаг. Миний юм уу ихч хот явуулгүй эндэ байж байсан бол өдөд нудагта эзэн их суугаалаа. Үгүй эн чин хүүхдийн их бас баривчлагдаж оронд орсон шүү дээ. Үйлдсэн хэргийнхэн ялыг ном ёсороо үүрсэн. Дикэр тэр хүн дөрвөн ачигаа гэж л нүүсэн байж таарна да. Гол нь хүүхдүүд маш сайхан байранд хотын төвд амьдарч байгаа. Гэж өөрийн хийсэн үйлс шиг ярьж арав. Жаяа өгөн царайгаа баралгаж суснаа. Төрийн альбтай зууралдаж ажигладаг та нар ингэж л шийддэг байх та. Өөр яалтан үлээ. Харин сайн хүмүүс байна. Тэр дөрвийг голог хайчих бол би илөөчж авах байсан биз. Харин ч хот газар нэг дор болоод явчихжээ. Овоодоо хүүхдүүд минь. Ингэж яриа жаахан эргэж өглөө. Лагвод. Зүгээрээ ах минь. Ийм юм байлгүй яах вэ? Ингээд барьж ирсэн тортогоо сарвалаа. Өвгөн урагшаа өндөөж өнөөхийг нь авснаа галуун хүзүүдийн хатуу шил гар тэмтрэгдмэгц бас баярлан. Яахан тэ дүүнэр минь. Ингээд нэрлэгэх маягийн үгийг даргын өмнө дөхүүлж унахав. Лагвод. Чухал яриа байна. Одоо танаа гэр бүлийн бүх хэрэг шүүгдэ дууссан. Айх юм их зүйлгүй. Өөр асуудлаар явна гэлээ. Жаяа толгой дохоод хажуу тийш дайлан чигтэв хилааж харав. Лагвод. Оргилхийн булаг гэж хаан байна. Та нэг сайн заагаад өгөөч гэв. Өвгөн айхтар гэж харснаа. Хэрэг тамаагүй үсттэй. Гэлээ Лагвод энийг ямар ч хамаагүй. Таныг нутаг мэдэг байх гэж бодоод лавтаа асуухаар ирлээ. Ингээл жаяа өвгөн хамраа ухаад зууснаа. Үгүй одоо эн чинь лав 60 км газар да. Оргилхийн булаг нэртэй бөөр шанд бол дээр цаашаа би. Ямаантайг хулангийн ус хадаг чохом хаан очих хүмүүс вэ та нар. Ингээл тэр хавьд уурхаан баялагын газартай билүү. Ингээд өвгөн сүрхийг их харснаа. Тэнд ямар баланцгийн уурхаа байх вэ? Эзэнгүй зээлүүдхээр халуун зам бол цэцэгт буур говийн бөхөн гихчлэн зэрлэг адуус ганцныгээр явж харагддаг. Хүн малгүй эрэм тал шүү дээ. Цаашаа том элсэн манхантай. Цэцэгт буураа. Хавтгайн буураа. Бүхний хооронд ил ширээ шигжээд тэнд цэцэг навч ургасан явж байдаг. Холоос дөрөн гар харахад хавтгайн буур андашгүй. Гэв Лагвод. Бүр гайхчихлаа. За тэр яах вэ? Тэндээс та ингээд мөрдөн байцаагч бидний ажлыг мэдэх байх. Дуулсан юм олноо түгэж ярьж өгт болохгүй. Зөвхөн хоёулаа хууль журмаараа ярилцаад л хэн нууц болгон үлдэн шүү дээ. Гэв. Өвгөн толгой төглөө. Тэндээс алт гарсан сураг байх юм. Уурхаан урд баялагын өөдтэй юм биш вэ?
Ингээл Жая өвгөн суудал дээр огл харих шахан өндлцөөд. Баазарван хумпад би өдийн наслахта дуулаагүй. Хадаг гэдэг чинь хүн тавьдаг газар. Муу зээд үгээ тэнд үргэж нутаглуулсан. Их чиг ямар зайндаа хүүгээд үжиж айтсан бол гэж одоо хүртэл харамсах юм. Хотод нутаглуулсан. Залуу мөрдөгч их тус болсон. Харин чи үзэгдээгүй дээ. Ингээл лавгод. Та нэг л орон гарын яриад байна да. Би чинь тэдний дарга нь. Ямаантайг нь ямар нутаг юм бэ? Би тэр уудам газрыг яаж ярих вэ? Чадлаар аль хэлж байна. Хаашаа хараа цэлсэн уудам гой. Надаас болсон ч баг ингэж зааж чадахгүй. Ямаантайг зүүн тал руугаа. Хадаг бол уйлсан олон дөлж нуруу бүхий өвчлөлт газар бий. Хадаг намирч байгаа шиг харагддаг байх. Хулангийн ус оргих юм болоо гэд бүр дор хөндөдөө хол шанд жижиг баян бүрдтэй. Тийшээ зүглээшгүй. Ингээд лавгууд машиндаа ирэхэд хариу бүрээ болох төгсөн байлаа. Ман дэмбэрэл нэлээд халсан байдалтай чанга яаж хотын залуучуудыг баясгансан. Лавгууд Ямаантайг хадаг оргихийн болог эндээс 70-80 орчим километр юм байна. Дэмбэрэл юу байдаг юм бэ? 2 хаан цаггүйгээл хурчгэн ширээний вандан шиг шоо тэгшгэн тал шүү дээ. Гişиг. Ингээд залуучууд түүнийг шоолон дороо баясалдан хөхрөллөө. Жолооч гიშгэв. Замын залтаа дэвтэртэй бишээл луужанга хажуудаа авч яваа албаны дарга байн харсаар явдал харанхуй болов. Явсан замаа харуул 63 км заасан байв. Бүгд бууцгаалаа. Хаврын сүүлд сарч гэлээ говьд цон шиг дулаан байв. Хүмүүс газрын баримжаа сайн мэдэхгүй тул гэрэл тусгаж байгаад унтаж амрах газараа төвхнөллөө. Хажууд асар том уул шиг хар дөрвөлж дүнхийн харагдана. Дэмбэрэл салхинд гараад бүр манарчээ. Ноотх чинь уул шээ. Элсэн хунд манай говьд чинь тэмээ хүрдэл шөнөөр үлээгөөрөө шиг харагддаг юм. Толгод нь шөнөөр уул шиг үзэгдэг сүр бараатай шүү дээ. Би майхны наахан дээлээ нөмрөөд унтлаа. Ингэж өвчгнөв. Лавгууд нөгөөдүүлдэ. Маргаашнаас аригтаа арсаж ямар ч асуудал байхгүй. Бүгд багаж тоног төгөөрөмжөө бидэд зураг авалт анхан шатны судалгаагаа хийнэ. Энэ ажил бүйтвэл та нарт ч хэрэгтэй. Би засгийн газрын том албаны хүнтэй гэрээ хийсэн байгаа. Алтны орд илрүүл ашиг хуваахаар уурхай байгуулна. Лиценз авч таарна. Та нар үндсэн ажилчид болно шүү дээ. Цалин амжиргаа ажин сайжрах хэсэг нь та нарын хүчин зүтгэлээс хамаарна. Энэ бол бидний их орон. Та бид хувааж хүрдэг ёстой эрдэнэс баялаг энд бий. Далд дөгөөсөн үгэнд нь зарим залуучууд хөөрч баярлан зарим нэг нь хаширлаж дотроо тунгаан сууж харагдана. Юутай хол газар ирсэн тул гарын доор аппаратаа ашиглан мэддэг чаддгаа шахун хайгуулын шинжилгээ дүгнэлт хийх нь дамжиггүй байлаа. Тэгс сайхан өглөө эрт ажилдаа ирвэл дарга нь олов. Албан тоод бусад хэд хэдэн бичиг баримт дээр тамга даруулж гарын үсэг зурулах туйлын шаардлагатай байлаа. Ажил дээрээ сууж байхгүй юм бол тамга тэмдэг барих хэрэг юу байна та? Бүх юм цаажлаад хаашаа димий тэнэд явчихдаг хүн бэ? Ингэж бохимдсаар димил нарийн бичиг үгэн дээр ирлээ. Үсээ авааж боосон залуу хүн инээд алдан босож ирсэн. Тэгш сайн уу? Хүүхэд чинь том болж байна уу? Та ойрд ажил ихтэй байгаа юм уу? Гэлээ. Би томлолтоор явж ирээд ажилд дарагчлаа. Даргын тамга тэмдэг хэрэгтэй байна. Дарга ажихоо. Гэлээ. Нарийн бичиг үгэн шуунаас нь атган сугдаж хажуунаас нь наалсхийн төшөөд. Даргын өрөөнд баяр зүг ах байгаа төр орлож байна. Та ороод тамгалуулчих. Тэгээс сайхан. Ашгүй дээ. Би бүр яаруу ажиллаар явна. Ингээд өрөөрөө шагалзав. Бүсгүй нойлонхаа харцаар нэмсгэлэн харснаа үүдээр гараад явчихв. Баяр зүг инээд алдан босож ирээд. Мэдих юм алгаа. Хэд хоног яаралтай ажил гарсан лгийн шүү. Би суудал бүглөөд сууж байна. За. Би гэрээ албан тоод 2 дээр тамга даруулж гарын үсэг зуруулъя. Бас нэг хэрэг дээр ажиллаад одоо бараг дуусгаж байна. Баяр зүг цааснуудыг нэг бүржлэн үзэж ирээдүйн тамгалаж өгөөд гарын үсгийг нь бас дарж өглөө. Ажлаа бүтээсэн тэгс сайхан тэгсгээд өрөөнөөс гарав.
Лагууд даргын ойлгохгүй арчаагүй занг таних тусам тэг сайхны дургу хурж байлаа. Цалин болов өндөтэй хоёрхан хүүхэдтэй амьдрал ахуйн хэдийнэ жигдэрч хөлөө олсон ийм хүн байдлаа өшөө юунд шондог юм болоо ингэж шоодон бодсоор байлаа. Үнэнд шоног шовдөг эр хүнийг хараад тэгээс сайхан оошоодгүй юм. Эр хүн шоног байх нь их орноо уруудуулахын цонд гэж үзнэ. Өөрийн ариун цагаан хөлмөр зөв зам мөрөөр олж авсан хөлс шин хамгийн үнэтэй хамгийн хамттай байтал илүү шунах нь юу вэ? Тэр дундаа алт эрдэнэс алаг дорог ганчир тэтмэр гойж байгаа ирчүүдэд бүр нэг цаанаасаа дургая. Ер нь өөрөө сэтгэлээрээ баян явдаг болоод тэр байх. Өөр тэдийн хамаагүйч зэрвэсэн гэж бодцоход төлөвлөсөн ажилдаа шуударлаа. Орой ирвэл эхнэр нь 3 хүүхэдтэйгээ инээд алдан хөтлөө. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал ажлын уур мананг оргой таржээ. Өлгөдөө жаахан үрэ дөрвөлөө хөрдөж хуурай чүгүүлэгтэн тойрцогсоод хайр шингээсэн харцаар хацгаана. Бяцхан дүүн мөөмөлн болцгараараа ихийнхэн ингэрээр эргэнүүлэх мөртлөө тэднийг тоогчгүй хоолоо зовлож байлаа. Аманга ажлаар ирнэ гинэ 7 хоногийн семинартаг нь тэдний 2 хүүхэд бас хүүхэн том болсон байна. Ингээд удсныхаа зургийг үзүүлв. Тэгээс сайхан отхон дөвгийнхаа гэр бүл нөхөр хүүхдийн зургийг хөөрдөн харснаа. Ингээд сумдаа жаргаж амьдардаг хүмүүс шүү. Заримдаа ингэж өдөө орч сумд ажилламаар санагдах юм. Ингээл үрд жаргал тас хөхрөөд бүгдээрээ сумын айл болж хөдөө амьдрах уу? Ингээд хүү охин хоёр тгий гэцгэлээ. Амьдрал зөнгөөрөө байвал аз жаргал өөрийн хүснээр ирнэ. Зөв амьдрал дутуу юм гэж байхгүй. Хэнийг ч алагчлалгүй, танил тухай таталгүй, шудраг тэгш чанар барьж ирсэн энэ залуу гэр бүлдээ илүү анхаарч эцгийнхээ үгийг сагж ирсэндээ олдсоож уламж сайхан байлаа. Гинтэргийн холбоотой нэг ажлын амжилттай дуусгаад тайлан бичих прокурор шилжүүлэх чухал ажилтай байсан тул тэгээс сайхан ажилдаа эртхэн ирэв. 12 цаг хүртэл толгойн дийлгүй суугаад нэлээд ажил амжилаад авлаа. Өдийн онд дөхөж байтал нарийн бичиг хөөхөн айц сандарсан байдалтай орж ирснэ тэрээр. Тэгшээха цаан чин хэрэг үслээ. Лагууд дарга амнасаа алдсан гинэ. Хамт явсан хүмүүс нь сон дээр ирж уцаар ирлээ. Тэд наашаа гарах гэж байна гин. Ингээ тэгээс сайхан. Одоо 12 цаг болж байгаа биз дээ. Эртгэлэхгүй яасан юм бэ? Ингэж дэвдэн асуу. Хүүхэн гараас авчин зогсноо. Баяр сүх дарга ирээгүй байсан юм. Манай ээлцэн дарга нар дуулсан боловч яах учраа болсонгүй. Хүн бүр дороо твцээр сая би наашаа гүйлээ шүү дээ. Хуралтай та оч. Ингээснэ гараад явчихав. Ийм юм болно гэж үнэндээ санаагүй тэгээс сайхан бүр гайхаж гүзээд өрөөнөөс гарлаа. Мөрдөг чиг тойрсон ажилд заавал гомдол цөхрөл, эрсдэл хохирол өхөл хагацл дагаж явдаг. Баяр талархал авралын харцч учирна. Өдөрт ер нь цаг ямагт ийм зүйлтэй тулна. Ажил үргэл энэ. Гэхдээ арайч лагууд даргаыг ийм байдал хүрнэ гэхэд ястаа санаанд боохгүй байлаа. Үнэхээр итгэж өгсөнгүй. Хурлын бичил зааланд хүмүүс цуглаад суудлаа ажиллан бужигналдаж байлаа. Баяр сух гадуур ажилтай байснаа сая дуудагдан санд мэнд иржээ. Хэлцэн дарга нар бүгд цуглаад яралтай хурлаа. Тэгээс сайхан ялах хүүхэдтэй учраас аль болох энэ ажлаас молдрох санаатай дүлсгэн сууж байлаа. Ария болд ном зааж алтан бурханд шар нэмэг ихчээр алийн болгон өөрийгөө эмтэлж явах үлээ гэж боджээ. Хамт явсан хүмүүсийг сумын төвд байж байхыг өргөдөв. Харьяаллын хэсгийн төлөөлөгчтэй уулзсан чиг үүрэг өглөө. 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдсон яралтай гарахаар болов. Гэр бүлийн хүмүүс нь цуглаж 3 машинтайгаа өрөө хөдөлсөн байлаа. Тэгээс сайхан. Энэ удаа би багийн бүрэлдэхүүнд орохгүй. Надад ар гэрийн хүндэх шалтгаан байна. Уучлаарай. Гэж цааргалсаар арай хийж хоцорсон юм.